За өчигдөр засгийн газрын тогтоол гарсан. За тэгээ манай засгийн газрын одоо гол зорилго бол энэ хувийн хвшил аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжих. За аж ахуйн нэгж байгууллагуудад итгэж за боломж олгож тэгээ эргээд бас үүрэг хариуцлага шаардаж ажиллах ийм л одоо зорилготой. Тэгэхээр дандаа хаадаг боодог биш, нээдэг, чөлөөлдөг. Гэхдээ эргээд бас хариуцлагаа ярьдаг ийм л одоо чиг шугам руу явна. Тийм учраас энэ эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлт гэсэн бодлогыг бол засгийн газар одоо хэрэгжүүлнэ. Тэгэхээр энэ дөрвөн чөлөөлтийн бодлогын гол зорилго бол эдийн засгийн чөлөөлт. Тэгэхээр ирж байгаа эдийн засгийн энэ хямралыг хэрхэн бид нэр сүрж гарах вэ гэвэл иргэд аж ахуйн нэгжүүдтэй илүү итгэж боломж олгож ижил цаашаа урагшлна. Тийм учраас өчигдөр бас засгийн газрын тогтоол бол гарсан. Тэгэхээр татварын байгууллага бол тухайн үед мэдээлэл бол нэг 12,000 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд татвар бол нийгмийн даатгалын өртөө бол одоо иргэд дансыг нь битүүмжилсэн байгаа. За бас нэг 4,800 орчим нийгмийн даатгалын өртөө одоо байгууллагуудын одоо дансыг нь битүүмжилсэн байгаа гэдэг мэдээллийг өгж байсан. Тэгэхээр татварын ерөнхий хуулийн заасны дагуу татварын байгууллагад өөрөө өгснөөрөө татварын байгууллага тухайн аж ахуйн нэгжүүдэд та бас илүү боломж олгож тодорхой хугацаанд битүүмжилсэн данс шиг нээж за тэр хугацаанд тэр татвараа нийгмийн даатгалаа төлөх тийм боломжийг олгож ийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр дандаа ингээ хаагаад байх юм бол эндээс үр дүн гарахгүй. Гол нь тодорхой хугацаанд нээснээрээ тухайн байгууллагууд тухайн цаг хугацаанд үр төлбөрөө төлөх ийм боломжийг олгож ийнэ гэсэн үг. Дээрээс нь юм эдийн засгаа идэвхжүүлэх зорилготой шүү дээ. Тэгээ хаачлаа гэдээ бол тэр чинь тодорхой үр дүн гарахгүй байна. Тийм учраас бол нэгдүгээр асуудал бол татварын байгууллага, за нийгмийн даатгалын байгууллага бол энэ битүүмжилсэн дансуудыг нээ гэдэг шийдвэрийг гаргасан. За тэгэхээр одоо яг ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэдэг асуудал бол байгаа. Хоёрт бол за сангийн аманд бас тодорхой үр өгсөн. Хэрвээ төр ажил үйлчилгээ хувийн байгууллагуудаар эрхлүүлсэн бол тодорхой тендер зарласан бол тэр тайлангаа нэгтгэж өгөөд ажлаа бүрэн гүйцэтгэсэн байгаа компаниудынхаа тэр үр төлбөрийг нь санхүүжилтийг нь хуулийн заасны дагуу ажлын одоо 3 өдрийн дотор олгож байх шаардлагатай. Тийм учраас цаашд бол төр ажлыг гүйцэтгүүлсэн бол тухайн компани ажлаа гүйцэтгээд хүлээлгээд өгсөн бол санхүүжилтийг нь огт удаахгүйгээр ажлын 3 хоногийн дотор өгөө гэдэг ийм л одоо бас үүргийг бол өгсөө. Тэгэхээр бид бол цаашдаа аж ахуйн нэгжүүдтэй илүү итгэж найдаж за тэднийгээ чөлөөлж за тэр цаг хугацаанд тэр компаниуд чинь бизнесээ идэвхтэй явуулна. Үүний үндсэн дээр компаниуд маань бас эдийн засгийг идэвхжүүлэхэд төр нэмрээ оруулна гэдэг ийм л одоо чиглэлийг бол одоо өгсөн. Тэгээд засгийн газрын тогтоол гарсан. Одоо бас ямар нөхцөл байдалтай байгаа гэдэг талаар бас мэдээлэл сонсё гэж та бүхнийг бол урьсан. За мэдээж шүүхийн шийдвэр гарцсан байгаа бол бид яаж чадахгүй шүү дээ. Шүүхийн шийдвэр гарцсан бол шүүхийн шийдвэрийг давдаг засгийн газар гэж байхгүй. Энийг бол ард иргэд ойлгох хэрэгтэй. Бүх шүүхээр ороод шийдвэр гүйцэтгэх ажлаа явуулж байгаа бол дансыг нээн гэдэг ойлголт тогтоохгүй. За хоёрт бол өчтөр нийгэм бас буруу ташаал ойлголт өгөөд л хууль зөрчиж бид хэдэж дансыг битүүмжилж байгаагүй төр. Тэгэхээр эн чинь хууль зөрчсөн үйлдэл муу юм уу гэдэг дээр одоо иргэддээ бас зөв мэдээлэл өгөх ёстой гэж та бүхнийг би бас өнөөдөр уриалаа. За засгийн газрын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих талаар авах хэмжээний тухай засгийн газрын 110 мэдээлэл тогтоол өчигдөр гарсан. За үүнтэй холбоотойгоор татварын ерхий газар маань энэ засгийн газрын тогтоолын хэрэгжлийг хангаж ажиллаж байна. За 3 сарын 31-ний өдрийн байдлаар 12,153 аж ахуйн нэгж татвар төлөгч хуулийг хэлдэг 3,8547,000 төгрөгийн одоо тэрбум төгрөгийн үр арчны данс битүүмжилсэн байсан. За энэ нийтдээ бол одоо нэг 12 банкн дээр. Тэгэхээр татварын ерхий газар засгийн газрын тогтоол орсонтой холбоотойгоор өчигдөр бүх банкудад одоо мэдээлэл өгүүлсэн. За өнөөдрийн байдлаар 21 аймгийн нийт 21 аймгаас 12 аймаг нь бол одоо энэ данс битүүмжилсэн, хуулийн дагуу битүүмжилсэн үйл ажиллагааг чөлөөлөх үйл ажиллагаа маань бүрэн хэрэгжсэн байна. За зарим банкуудын системийн онцлогоос хамаарат орон нутагт мэдээлэлээр хүрэх асуудал нь бол
тэр технологи талаас өнөөдөртөө багтж дуусгар байна. Тэгэхээр өнөөдрийн доторх бол үлдсэн одоо 9 аймагт хөгжүүлэлт энэ дансын битүүмжлэлийг бол чөлөөлөөд татвараа 1 сарын хугацаанд буцааж одоо 3.5 их 80 төгрөгийн одоо хөрөлдсөн өрийг одоо төлөх талаар аж ахуйн нэгжүүд маань одоо бас засгийн газрынхаа энэ бодлогыг дэмжиж боломжийг одоо зөвөр ашиглаж үйл ажиллагаагаа хийн явуулж татвараа төлөх боломжийг бас зөвөр ашигласаа гэж хүсэж байна. За энэ бол одоо ямар нэгэн хууль зөрчиж данс битүүмжсэн зүйл байхгүй. Татварын хуулийн 50 дугаар зүйл заасны дагуу одоо татварын үр аж ахуйн нэгжил үүссэн бол улмаар журмаар одоо шатараа хэмжээ авдгийг нэгээр ингээд энэ 12,153 аж ахуйн нэгжээр дансны битүүмжлэг өгсөн байсан. Тэгээ өнөөдөртөө багтаад энэ ажиллагаа одоо өрөн одоо дансын биднэ. За ийм мэдээлэлтэй байна. За мөн одоо төсвийн хөрөнгө оруулалтын талаар засгийн газрын тогтоолд гарсан даалгаврын дагуу сангийн ямар хэмжээ авч ажиллаж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар төрийн сан дээр ямар нэгэн төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой төр гүйцэтгэсэн ажлынхаа мөнгийг авах энэ тал дээр бол ямар нэгэн саад хөндлөлтгүй ажил хийж байна. Санамжлалт. Бакар сайд. Засгийн газрын 2026 оны 4-р сарын 6 өдрийн бизнес хэрэгжлэлтийн үйл ажиллагааг дэмжих талаар авах арга хэмжээний тухай 111-р тогтоол гарсан. За энэ хүрээнд хэрэгжилтийг хангахаар ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Аймаг дүүргийн нийгэм даатгалын газруудад ажил зохион байгуулах тухай 0145 тоод албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн ажиллагаанд байгаас бусад ажил олгогчийн дансыг нэг чиглэл хөрвүүлсэн байна. За харилцагч банкудад шимтгэлийн өртөө дансны хаагдсан ажил олгогчдын дансыг нэг талаар хамтран ажиллах тухай хүсэлтийг хургуулсан. 21 аймаг 9 дүүргийн нийгэм даатгалын газрын дарга нарт захин хурал зохион байгуулж данс нэг ажиллагааг жагсаалтаар хургуулan ажил олгогчдод чирэгдэл үүсэхгүй ажил зохион байгуулах талаар зөвлөмж хургуулсан байна. Нийгэм даатгалын ерөнхий газар болон аймаг дүүргийн нийгмийн даатгалын газруудад зөвлөх хөтс ажиллуулж эхэлсэн. Зөвлөн туслах үйлчлэгийг үзүүлэх зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаж байна. Холбогдох утасны дугааруудыг пэйж хуудсанд байршуулсан байна. За нийгэм даатгалын одоо өртөө төлж амжаагүй байгаа аж ахуй нэгж иргэдэд бол эхлээд бидний зүгээс бол зөвлөн туслах үйлчлэгээ үзүүлээд уулзалтуудаа зохион байгуулад мөн график гаргаж өгч. За та одоо хэдийн хугацаанд төлөх бололцоотой байна. Одоо эх сард одоо 4 сард хэдэн төгрөг, 5 сард хэдэн төгрөг гэх маягаар одоо график гаргаж өгч байгаа шууд дансыг нь хаах гэхээсээ илүү. За нийгэм даатгалын шимтгэл төлөх одоо ажил олгогч болон ажилтны тоо бол өнгөрсөн 25 онд 20 гаруй мянга нэмэгдсэн. Энэ маань өөрөө нийгэм даатгал шимтгэл төлөхийн ач холбогдлыг бас одоо иргэд маань ойлгож байна гэсэн үг. Энэ маань одоо тухайн даатгуулагчийнхаа нийгмийн баталгаа болж явдаг учраас иргэд маань бас энэ дээр бас хариуцлагатай хандаж эхэлж байгаа энийг илрэл 20 гаруй мянган одоо даатгуулагч нэмэгдсэн гэдэг зүйл маань. За 2026 оны байдлаар 150.6 тэрбум төгрөгийн одоо шимтгэлийн өртөө 6,042 ажил олгогчийн данс хаагдсанаас урьдчилсан байдлаар 16.2 тэрбум төгрөгийн шимтгэлийн өртөө 110 ажил олгогчийн дансыг нээсэн байна. Нийт 155.6 тэрбум төгрөгийн 6,042 ажил олгогчийн дансыг хааснаас 26 онд 69.8 тэрбум төгрөгийн өртөө 3,800 ажил олгогч. 2025 онд 85.8 тэрбум төгрөгийн шимтгэлийн өртөө 2,242 ажил олгогч байна. 2026 оны 4-р сарын 6-ны байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсэн ажиллагаанд байгаа 60.2 тэрбум төгрөгийн нийгэм даатгалын шимтгэлийн өртөө 290 шимтгэл төлөгч аж ахуйн нэгж байгууллага байна. За энэ маань ажил олгогч маань тухайн одоо ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг бас төлөхгүй тохиолдол байна. Энэ маань одоо тухайн ажилтнаа эргээд бас сөргөнөлөөд тухайн ажил олгогчийн төлсөн одоо шимтгэл маань тухайн ажилтны тэтгэврт гарах үед одоо тэтгэврийг тооцдог орлогын бүрэлдэхүүн хэсэг гэж явдаг учраас нөгөө ажилтныхаа нийгэм даатгалын шимтгэлийг төлөхгүй байх нь эргээд нөгөө иргэндээ бас нөлөө үзүүлээд эхэлдэг. Одоо бас зарим хувийн хвшлүүд болоо зарим төрлийн байгууллагууд байна. Тухайн одоо ажилтныхаа нийгэм даатгалын шимтгэлийг төлөөгөө тохиолдол. Нөгөө нь иргэн маань тэтгэврт гарах нас нь болцсон байдаг. Гэтэл нөгөө байгууллага нь төлөөгүй байдаг. Энэ маань эргээд тухайн хувийн одоо нийгмийн баталгаатай холбоотой зүйл учраас за бидний хувьд бол бас өнгөрсөн хугацаанд бас уян хатан байдлаар тухайн аж ахуйн нэгжлэр санхүүгийн хэд дарамт үүсэхгүй байдлаар эхлээд хэлцээрийг хуваар гаргаж өгөх зэрэг ажиллаад явж байсан. Тэгээд засгийн газраас гарсан шийдвэр мөн одоо таны өгсөн чиглэлийн дагуу бид бас шүүхийн шийдвэртээс бусад одоо аж ахуйн нэгжүүдийн
барьсан дансуудыг нэр ажиллагаа эхэлсэн. Өчигдөр бол мэдээлэл 4800 гэдсэн биш үү те. Бочруулаад сайн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга ачаарал 3800 бол энэ онд хаалтайсан дансны тоо. Тэгээ бид нар өстөр орой суугаад 25 он хүртэлх хугацаанд бас хаасан бүх дансны мэдээлэлийг цуглуулад тэгээ тэр нь бол 2242. Тэгээ 3800 тань нэмэгдээ 6042 данс ажлын зочин данс болж байгаа. Тэгэхээр 6442-ыг бол нээж ийнэ гэсэн үг те. За ингээд 6042 данс 12150 аж ахуйн нэгжийн татвар төлөөгүй байгаа данс гэд нэгдэж байгаа юм байна шүү дээ. Тэ нийтдээ. Тэгэхээр за засгийн газар бол хаадаг хязгаарладаг гэхээсээ илүү нээдэг чөлөөлдөг энэ зарчмыг барина. Хувийн хвшил аж ахуйн нэгжүүдэд дэмжинэ. Гэхдээ төр нь иргэдтэй аж ахуйн нэгжтэй итгэж байгаа энэ итгэлийг бол манай аж ахуйн нэгжүүд бол бас эргээд зүтгэлээр хариулах ёстой шүү дээ. Тийм учраас одоо энэ татвар төлөөгүй байгаа, нийгмийн даатгалыг төлөөгүй байгаа энэ компани аж ахуйн нэгжүүдтэйгээ одоо хамтарсан төлөвлөгөө гаргаад одоо иргэн төлөх энэ боломжийг бид нар олгож ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр иргэд бас хэлэхэд бол бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар хууль зөрчсөн одоо ямар ч одоо үйлдэл хийж байгаагүй тийм биз дээ зөвхөн дарга тийм. Хуулийн дагуу дотроо ерхий хууль заасан татврыг бүр хураах ажиллагаа бол дотроо авч хэрэгжүүлсэн байсан. Ямар нэгэн хууль бус шийдвэр гаргаж хууль бусаар татвар төлөгчийн тансыг битүүмжлэх ажиллагаа бол хийж байгаа бай. За тэгэхээр татвар ерхий хууль заасан тэр 76-гийн 7-г барьж тэгээ бид нэр тэг итгэл үзүүлж энэ дансыг тодорхой хугацаанд нээж ийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол хуулийн хуулинд явж байгаа асуудал. Ер нь бол цаашдаа бид нар энэ татварын хуулийн дээр өөрчлөлт оруулах шаардлагатай одоо эрх зүйн орчныг шинжлэх гэсэн зайлшгүй шаардлага бол үүсэж байгаа. Тэгэхээр манай одоо засгийн газрын зүгээс бол илүү иргэд аж ахуйн нэгжүүдэд итгэж нээж одоо хамтарч ажиллана. Ингэж ийж одоо эдийн засгийг идэвхжүүлнэ, эдийн засгийг халаана гэх ийм зорилготой. Тэгээд та бүхэнд хэл тодорхой бас үүрэг чиглэл өгөхөд бол мэдээж татварын хуулиа бол бид нар их хурл дөрвөн мэдүүлнэ. Тэгээд одоо сангийн сайд за татварын ерхий газрын дарга за мөн одоо Бакир сайд нийгмийн даатгалын бол анхаарах хэрэгтэй. Цаашдаа бол засгийн газрын эрх чөлөөний одоо дөрвөн чөлөөлт гэдэг энэ бодлогын хүрээнд бид татварынхаа хуулийг илүү хувийн хвшил аж ахуйн нэгж иргэддээ боломж олгосон байдлаар нэмэлт өөрчлөлтөөр өргөн барих хэрэгтэй гэдэг одоо тодорхой бас үүрэг өгч байгаа. Татварын хуулинд одоо иргэдийн зүгээс олон жил шахаж шаардсан. Одоо бараг 10 жилийн өмнө бидтэй одоо энэ жилийн борлуулалтын орлого нь 50 саяас доош бол одоо нөөц төлөгч биш байна гэдэг чи одоо хэдэн оны хууль? 2016 он. Бараг 10 жилийн өмнөх байхгүй. 10 жилийн өмнөх 50 сая төгрөг, өнөөдөр нь 50 сая төгрөг ямар ялгаатай вэ? Тэгэхээр энэ борлуулалтын орлого нь 1%-аас борлуулалтын орлого нь 50 саяас доош байвал нөөтөөс чөлөөлөх, нөөц төлөгч биш байх. Энэ босхийг бол нэг 400 сая одоо хүргэх хэрэгтэй. За тэр сая ди парламент дээр ч гэсэн санал аваадсан тэр үйл хөдлөлийн 2%. За анх байр авсан хүн дахиад байраа зараад 2 дахь байраа авахдаа орлого олж ийн тэрнээс татвар хураагаад болохгүй шүү дээ. Энэ асуудал. За ингээд иргэдийн дунд тулгараад байгаа асуудал. Одоо тэрний хэлбэршүүлсэн журмаар тайлан гаргах асуудал байна. Тэгэхээр энэ татварын хуулийг бол ингэж багцуул маягаар өргөн байраад бол цаг их алдна. Ийм цаг үед татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн бариад шаардлагатай бол одоо энэ татварын хувь хэмжээг ч гэсэн засгийн газар тухайн цаг үед нь өөрөөс шийдвэрлээд явдаг. Энэ тансаг хэрэглээний татварыг бий болгох. Тэгжиж одоо цаашдаа энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ч гэсэн тодорхой хэмжээнд барих буюу ард иргэдэд бодсон татварын шинжил хийх ёстой. Тэгэхээр татварын хуулийн нэмэлт өөрчлөлт бол илүү аж ахуйн нэгжүүдтэй иргэдтэй одоо чөлөөлөх шин замыг нээсэн хууль байх хэрэгтэй. Тэгэхээр татварын хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг одоо яаралтай боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлье. Энэ бол засгийн газрын бодлоготой нийцэх ёстой гэж үзэж байгаа. Тэгээ юутаач бол засгийн газрын тогтоолыг бас богино хугацаанд ингээд шийдвэрлэж ажиллаж байгаа. За сангийн яам, хөдөлгөөний нийгмийн хамгааллын яам, татварын ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар одоо тав хүнд талархаж байна. Тэгээ гол нь одоо цаашдаа бол шийдвэр гаргачаад араас нь
явдаг, араас нь шахаж шаарддаг. Тэгээ хин үүрэг хариуцлага үлээдэг. Энэ чинь төр иргэдээ итгэж байгаад иргэд бас одоо тэр үүргээ биелүүлээд төлөвлөгөөнийхөө дагуу эргээд төлдөг. Ийм л хариуцлага зарчим руу шилжнэ гэдэг. Хэсгийг.